Би нөгөө сүүлийн үед бол ерөнхийдөө бас энэ тэнд ядангуяа ингээ залуучууд урддаг л та зүгээр яг надаас бас сонсох зүйлүүд байдгийн болоо жишээ авах зүйлүүд бас байдгийн болоо тэгээд ураад идэгэн. Ураад очихоор зүгээр их нэг жижигхэн анги танхимд эсвэл нэг тийм 10 жилийн сургуулийн юм уу ийм том заалан дээр ингэж өргөж ирснийг би өөрөөсөө санахгүй байна. Тэгээд дүүнэрдээ ямар ч байсан баярлалаа. Ямар мондөг залуучууд байдгийн. Тэгээд төрийн бус байгууллага гэж хэлж байгаа шиг байна. Мөрөөдөлд хүрэх зам гэдэг ямар ч гоё нэрлсэн. Би сая тэгээд яг бит хоёр суугаад ингээ бодож илаа да мөрөөдөлд хүрэх зам гэл. Одоо яг энэ залуучуудын толгойд ямар мөрөөдөл байгаа болоо гэж. Яг өөрийнхөө яг одоо та нар голцоо хэдэн настай байна? 17, 18, 19 л байгаа бах тийм үү? Тэгээ би ингээд өөрийнхөө яг тэр үеийн 17 дотоо байсан үеийг ингээд эргээд бодлоо л да сая яг хэсэгхэн зур. Яг миний мөрөөдөл тэр үед юу байсан юм бэ гэж. Тэгсэн айгу инээдтэй юм байна л да. Миний мөрөөдөл ерөөсөө энэ джинс л байсан юм шүү дээ. Яаж нэг джинстэй болох уу гэдэг л мөрөөдөлтэй залуу байсан юм шүү дээ. 30 жилийн өмнөх зүйл шүү дээ. 30 хэдхэн жилийн өмнөх зүйл. Тэгэхээр энүүгээр би юу хэлэх гэж байна гэхээр үнэхээр өнөөдөр энэ турн цугласан өнөөдөр Монголд одоо амьдарч ажиллаж байгаа, сурч байгаа манай залуучууд ямар их гоё ирээдүйд та нарыг хүлээж байна. Бид нар арай өөр нийгэмд амьдарч ирсэн учраас бидний мөрөөдөл гэдэг бол маш хязгаарлалт байсан байна. Хамгийн аюултай нь мөрөөдөд тэрэнд хүрэх зам гэдэг одоо та бүхэн мөрөөдөлд хүрэх зам гэдээ байж шүү. Бидний тэр зам бол хаалттай байсан. Тэр нь хамгийн эмнэлттэй байсан байна л та. Гэхдээ мэдээж залуучууд бидэд мөрөөдөл байлгүй л яах вэ? Ямар ч нийгэмд амьдарч ирсэн бас өөрсдийнхээ мөрөөдөлтөө тэрнийхөө төлөө бас ажиллаж зүтгэж сурж байсан л байж таараа. Тэгэхээр ах нь юу гэж хэлэх гэсэн хэрэг та бүхэнд үнэхээр гоё боломж, маш их боломжууд байгаа юм байна. За өнөөдөр намайг өрсөн шалтгаан би ойлгохдоо бол яг аялын талаас яриасаа гэж дүүнер байна бас хэлсэн. Тэгээд аялах дуртай юм манайхаа ер нь. За бидний үед бол бас аялах дуртай байсан. Харамсалтай нөгөө зам маань бас хаалттай байсан л. Аялах гэхээр үгүй гэдэг л байсан тийм. Тим хийхээр үгүй л гэдэг байсан. Одоо жишээлбэл нэг парадокс байна л да. Бидний үед бизнес хийдэг залуучууд бол хамгийн муугар хэлэгддэг залуучууд байлаа шүү дээ. Мо дамын 8 ч. Нийгмийн шаар. Тэгээд барьж аваад 20 зарж исэн бүтээгдэхүүнүүдийн хураан. Ийм л нийгэмд бид амьдарч ирсэн. Өнөөдөр бизнес хийж байгаа залуучууд бол хамгийн мундаг залуучууд байна шүү. Тийм биз? МСС-ийн од жаргал, Монисийн чука гэж гэдэг юм уу те маш олон залуучууд ингэ байна шүү. Тэгэхээр ийм хоёр шал өөр ертөнцид бид нар амьдарч ижээ. Тэгэхээр ах нь юу хэлэх гэдэг нь гэхээр та нарт бол үнэхээр одоо world became flat гэж ярьдаг шүү дээ. Энэ юу гэсэн утгатай үг лээ? Ах дэлхийн хавтгай байна л гэсэн утга агуулж байгаа шүү дээ. А энэ цаад утга нь юу гэж байна гэхээр дэлхийн аль ч өнцөгт байгаа залуучууд бүгдэнд нь эрх тэгш боломж байна л гэдгийг хэлж байгаа. Өнөөдөр би Монгол байна уу? Эсвэл Америкт амьдарч байгаа Америк байна уу? Арабд байгаа нэг араб байна уу? Африкт байгаа нэг хар астан залуу байна уу? Адилхан. Боломжийг шүүрж авч чадах юм бол одоо үнэхээр ирээдүйн мөрөөдлөө биелүүлэх тэр боломж нь бүгдэнд нь эрх тэгш байна гэдгийг л харуулж байгаа. Одоо энэ сошиал медиа те. Ийм гайхамшигтай юм гэж тэр үед байсангүй шүү дээ. Бидний үед бол одоо brain washing гэж ярьдаг те. Одоо тархи угаалт те. Үнэхээр өрөвдөлттэй байлаа шүү дээ. Бид нар одоо ийм сошиал медиад уншиж, одоо харж, телевизэнээ дээр энэ гоё сувгууд ерөөсө хоёрхан сувгтай. Би одоо бүр цээжээрээ мэддэг юм. Монгол сувг, орбит гэдэг. Үндэсний сувг, орбит гэдэг хоёр. А тэрнээд бас ядж цөөлжилж гарнаа. Нэгд өдөр нь 1 дахь 3 дахь 5 дахь хагас өдөр Монгол 2 дахь 4 дахь одоо юунд нь орбит гардаг. За 6 цагт эхэлнэ. Монгол телевиз 10 цагт төгснө. А одоо ингээл юу гарах бол мэдчих ямар ч таахгүй. Ерөөсөө бүгдийн цээжээр юм байна. 6 цагт мэдээгээр эхэлнэ. 6 цаг 10 минут Google-тэй кино гарна. 6 цаг 20 минут дуургацын даалаа гэдэг баахан ураг зарна. 20 цаг болонгууд цагийн үрдгээд 30 минут баахан нам засгаа магтана. 20 цаг 30 минутаас нохоодоо 4 цаг чинь кино гарна тэгэл дуусаа. Өөр юм байхгүй. За ялангуяа мань мэд чи хөгжим дуртай залуучууд бол хөгжмийн боловсрол олж хөгжим одоо ямар стилүүд байдгийг ямар хамтлагууд байдгийг ерөөсөө тийм бололцоо байхгүй. Бүтэн жил одоо өнөөдөр та бүхэн YouTube одоо юу гэдэг ямар дуртай юм ингээл ороод
үзэж харж шít, дуурайж шít. Бүр даашаа сурж шít. How to play гэл тэр араас нь залгаад бичгэд бол одоо бүх юмыг зааж шít ерөөсөн. Одоо ерөөсөө ямар ч мэрэгжил эзэмших шаардлагагүй болсон юм шиг гэж би. Одоо тоглооч ингээд эхнэр гэртээ ирэхгүй бол орой тим хоол хийж байгаа бол how to cook гэл тэрийг хаалтангөрөөс бүр step by step заагаад өгч шít. Бидний үед бол тийм байсан. Бид нар бүгдэн жил хүлээж иж гадаадын нэмүү тэр үед яг шинжлэл 12 сарын 31-нд Голубой огонёк гэдэг одоо Оросын орбитер гардаг байсан тийм нэвтрүүлэг гардаг байсан. Тэрний шөнийн 3 цагаас 4 цагийн хооронд ганцхан цаг гадаадын одоо хамтлаг дуучид гардаг нэг тийм хэсэг. А тэр нь бас их цензуртэй. Зүгээр яг одоо Beatles, Rolling Stones, одоо Deep Purple ч тийм одоо лаг хамтлагуудыг гаргахгүй. Зүгээр л нөгөө одоо тэр үе социализмын нийгэмд бас нэг тохиромжтой тийм хамтлаг дуучдыг л гаргана. Одоо бид сандгийн одоо Smokey ч гэдэг юм уу, эсвэл Италийн Sanremo ч гэдэг юм уу. Тэр бүтэн жил хүлээж иж тэрийг үздэг бид нар. За тэрийг бичиж авахын тулд ихэнхэнд тэр үед нэг пенсил уулзчтай, пенсил уулзчтай бичнэ гэж байхгүй. Нэг дамрын магнитофон гэдэг байсан. Тэрийг ингээл тавиад бичиж аваад, тэрийгээ сурж аваад маргааш нь дуулдаг жишээтэй. Тэрнээсээ одоо fashion show ч юм уу баг тэндээсээ ингэж хувцалдаг. Нэг удаа би яг маш сайн санддаг. 81 онд Санремод Toto Cutugno гэдэг нэг залуу гарч ирэл амар гоё юм урт цагаан оролттой ингэж гарч ирэл дуулаад 31 нэг сарын нэг нь Монголоор дөрөв цагаан оролттой хүмүүс ингээл. Тэгжэл fashion show бол тийм л байлаар явдаг байсан. Бүтэн жил бүтээдэг байдаг шүү дээ. Бидний одоо жишээ бага байхад тэр Япон гэдэг улс чинь одоо аим шиг юм штэ. Тэнд бол одоо ингээд чи боддоо цэвэр усыг ингээд дэлгүүртэн зардаг штэ. Ингээ хэлэхээр ингээд ямар тэнэг юм бэ? Бид нар чинь хөлбөмбөг тоглож байгаа шороотой нөхдөд гарч ирээд карантаа онгоолгоо шууд карантанаасаа уудаг. Тэрийг цэвэр ус гэж ойлгоцсон. Тэгээ тэр үед үнэхээр цэвэр байсан л да манай тэр ус маань. Одоо өвчин тусчаагүй явж л байна л да. Гэхдээ зүгээр цэвэр усыг худалдаж авах энэ японочууд ямар тэнэг амьтд байд юм бэ? Тэр үед тэгж бодож байгаа жишээтэй. Өнөөдөр ингээд хагаад бид нар цэвэр усаа судалж авч л байгаа шүү дээ. Тийм учраас энэ нөгөө ойлголтын ялгаа гэх юм уу тэр нийгмийн ялгаа гэдэг бол үнэхээр асар их байжээ. За тэгээд аялалтай холбоотой гэхээр ах нь аялыг бол юу гэж боддог юм бэ? Та нар бол мэдээж бүгд аялах дуртай. Одоогийн байдлаар сая бас өөрсдөө аялал 2 гээд үргэлжлээд яваад бас нэг ганц хоёр очоогүй орнууд тоогоо нэмсэн чинь нэг 110-аад орноор аялсан байна. Өнөөдрийн байдлаар. Одоогор бол Монголдо рекорд юм билээ. Ямар ч тэгж аялсан хүн бас байхгүй юм билээ. Бага юу? Бага хэлээрээ яваа. Байж магадгүй л бас задууч одоо мундаг болсон юм чи. Тэгээд ер нь бол аяллыг бол ах нь юу гэж боддгоо гэхээр нэг том ном юм болов уу гэж харддаг юм. Одоо дэлхийд одоо нэгдсэн улсны байгууллагууд бүртгэлтэй 198 орн байх шиг байна. За бүртгэлгүй бас хэдэн орн байдаг. Ингээд ерөнхийдөө 220-од орн. За бүртгэлгүй орнууд зөндөө байгаа шүү дээ. Тайван гэдэг жишээлбэл одоо нэг л орн мөртлөө бүртгэлтэйг байж байгаа. Сая лиг чинь 2 тусдаа хуваагдаад нэг нь удаа бүртгэлтэйг байх жишээтэйгээд ингээд нэмэх юм бол нэг 220-од орн дэлхийд байна. За тэрний яг талаар нь явжээ гэж бодъё. Гэхдээ би бол юу гэж боддгоо гэхээр нэг тийм ном юм болов уу гэж бодож харж байгаа. 220 хуудастай ном юм болов уу гэж. Тэгэхээр тэр хуудсыг эргүүлж ил гэсэн үг л дээ. Одоо 110 хуудас эргүүлсэн л цаашаа явах гээд шүү дээ. За хэдэн орноор явсан бэ? Манай залуучууд ер нь гадагшаас явсан хүмүүс байна уу? За 20 орноор явсан хүн гараа өргөч. 20. Бас байж шүү дээ тэрийг үл тий. За 20 хуудас дээр л явж байна. Нэг орноор явсан хүмүүс байна уу? Гэхдээ шудраг өргөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр аялал гэдэг бол нөгөө нэрнээсээ ч болоос тэгдэг юм уу нэг тийм аялаад нэг тийм pleasure тэгээд нэг гоё ингээл юм үзэл нүд тайлаад амраад гэдэг нэг тийм байнга дагалдаад идэг л та. Гэхдээ аялал гэдэг бол мэдээж тэд нар бол байгаа. Гэхдээ нөгөө талдаа бол аялал гэдэг бол туршлага судлах тийм нүдээ нээх амьдрал үзэх. За бүр дааш амьдралыг чинь өөрчлөх моментууд их гардаг. Би анх 84 онд сургуулаа төгсчөөд тэр үед бид нар одоо бас нэг парадокс их сонирм. Одоо та нар бол ингээд бүгдээрээ сургуулаа төгсөөд ямар мэргэжлтэй болох уу гэж бодож байгаа шүү дээ тийм. За тийм мэргэжлтэй бол би бас ингээд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж болох юм байна, амжилтанд хүрч болох юм байна. Тэрэндээ би илүү математиктаа илүү сайн ч гэдэг юм уу, эсвэл хэл уссандаа сайн ч гэдэг юм уу, юу гэдэг юм одоо ингээд мэргэжлээ сонгож байгаа. Бидний хувьд бол сонголт их өөр байлаа шүү дээ. Би жишээлбэл 84 онд 10 төгсчөөд мэрэгжил зэрэгч юусаа хамаахгүй. Зүгээр гадагшаад явж ивэл тэгэл одоо тэр ямар ч мэрэгжлээс хамаахгүй. Зүгээр явъя. Тэгэхээр ашгүй бас нэг
гайгүй суралцаад оноо моноо дээгүүр сонгуул юунд орох сонгуул улс төрч явсараа сонгуул конкурст ороод тэгээд одоо тэр үеийн бидний залуучуудын хамгийн мөрөөдөл нь ерөөс Герман тэр үеийн зүүн Германд Германч 2 салтсан. Зүүн Германд явж ивэл одоо амьдрал нь бүтэх юм шиг. Тэгэл хамгийн түрүүд би ингээл одоо баалаараа жигсэлтаад ингээл сургуулийн шалтны дараа ингээл хувирууд авах гал орж байгаа юм л та. Тэгэл орсон зүүн Герман явах гэсэн чинь чиний өмнө байсан одоо ноос судахгүйд нь бүгдээр зүүн Германы хойд дууссан. Тийм үү. За одоо хаана ямар хуваар гэдэг. За Чехд байна, Болгард байна, Польшд байна гэл ингээл. Бидний хувьд бол тэр Чех, Польш, Болгар, зүүн Герман гэдэг нь тэр үедээ бид нар баруун гэж ярьдаг байсан. Тэгэл нэг л холол цаашаал байх юм бол их мундаг гэдээ ойлгоцсон. Нэг тийм ойлголттой өөрснөө. Жохон найшгаа болох юм бол нэг Орос руу ойртоод ирэхээр онцгүй гэдээ ойлгоцсон. Тэгэл холол явж ивэл гоёг ойлгоцсон. Тэгэл Герман гэдэг нь тийм. За Германаас наан юу гэхээр Чех бол явж байгаа. За ашгүй Чех хоёр дээр би тааржээ. За Чехд ямар мэргэжил вэ гэсэн. За хувцас загвар зохион бүтээгч, интерьер дизайнер гэл ингээд интерьер дизайнер гэдэг юусе ойд хэл мэлж мэдэхгүй шүү дээ чинь. Ямар сонирн мэргэжил вэ? Энэ минус сонсоогүй байна. За хувцас загвар зохион бүтээгч гэх нэг бодвол зурдаг л гэж таараа гэсэн. Жохон зурдагтаа бас гар дүүтэй байсан учраас за энэ мэргэжлийг авчиж. Гэт мэргэжлээ сонгож байгаа жишээ нь ерөөсөө л тэр. Тэгээ миний төгссөн мэргэжил хувцас загвар зохион бүтээгч. Одоо та бүхний өмнө ийм хувцас загвар зохион бүтээгч л зогсож шүү дээ жишээлбэл тийм үү? Тийм учраас мэргэжлээ сонгох нь бол тийм байлаа. Тэгээ 84 онд би анх тэгээ Чехд яваад тэнд оюутан болоод очиод яг нөгөө хэл ус сайтай учраас амархан хурдан сууж байгаа юм л да нөгөө бусдыгаа бодвол одоо бус монголчуудаа бодвол тэгээ тэр чинь бас нэг тэр дундаа нэг тийм бүх Чехословак гэж улс байсан. Чехословак улсын дунд хэн Чех хэлээр сайн ярьдаг үгээ тэмцээн чинь бас нэг Монголд төлөөлөө төрүүлж мөрүүлээд шагнуулж ирсэн. Тэгээд 87 онд манай нэг хамт сурдаг чехууд би нөгөө чехуудгаа их сайн болчихж байгаа. Тэр нөгөө сайн болсон шалтгаан бас их энгийн. Нөгөө хувцас загвар зохион бүтээгч гэдэг мэргэж сонгоцсон хүн чинь тийч дандаа октод сонгодог юм байна шүү дээ. Мань чи тэнэг нь ингээд сонгоод очиж дүү мэн л. Тэгээд ганцаараа яваад очсон. 10 монгол охинтой ганц банд. Либерецгээд хотод. Яг мэдээж монголчууд хоорондоо нийлдгүүл яг. Гэтэ би ч нэг ганцаараа эрэхтэй юм болохоор яг ч нөгөө чех найзуудтайгаа нийлсээр байгаад чех хэлээ илүү хурдан сураад тэгээ чех чинь яаж ч нөгөө пивний орон орой болгон пив уулгасаар байгаа намайг хэл айгүй сайн болоод тэгээ чехуудыг их найзуулчихгүй юу. Тэгээ чехууд маань нэг удаа 87 онд анхоо бид нар ингээд нөгөө Шотландын нэг тийм фарм юм да одоо хөдөө аж ахуйн нэг тийм байгууллагатай манай шефийн холбоотой тэгээд жил болгон нэг 20-од оюутан тэнд ийм working holidays гэж байгаа. Одоо нэг жимс түүнгээ амрах, жимсч байхдаа ер нь ажиллангаа амрах тийм хөтөлбөрт ингээд явдаг. Тэгээд чи энэ жил бид нартай хамт явах уу? Манай одоо төсөлтийн ээлж байгаа маа гэдэг. 87 онд та нар ихэнх нь төрөөгүй байсан баг тийм. 87 онд барууны ертөнц рүү хил давж гарна гэдэг бол өөрийгөө хорлохдоо адилхан тийм үе байсан байхгүй юу? Одоо юу гэдэг би сайн сандгийн 86 онд Польшны оюутан Австри гараад тэндээ баригдаад ч илүү ингээд тэгээ Монголд ажигтаад сургууль соёлжсэн хөвгдөд сургууль байхгүй тэгээ хөвгдөд шорон оронд орж ирсэн жишээ тийм төгөг байгаа. Нэг бүсгүй нэг араб залууд дурлаад Тунис руу ч илүү ингээд нөхрөө дагаж яваад бас баригдаад хөвгдөд ингээд тиймэрхүү хэцүү байсан үе. Тэгээ тэр үед би өөрөө л их тийм барууны соригтдаг, ялангуяа нөгөө барууны хөгжим сонсдог, Beatles, Rolling Stone дуугийн дуулдаг, ийм нөхч нөгөө явмаар санагдаад байдаг. Тэгээд за наач надад угаасаа виз нь гарахгүй үсттэй гэж. Тэгсэн гоо чи юусэн паспорт өгөөд явуулчих. Тэгээ миний паспортыг аваад явлаа. Тэгсэн тун удахгүй 7 хоногийн дараа анхөө виз чинь гарцсан шүү. Юу тэр очиод өөрснөө харуу виз мэзөө тийм байхгүй нэгэн ч юмар ингэж яваад виз нь гараад ирчих واخ. Тэр би зүгээр дотроо тэр үедээ бид нар одоо ингээд паспортоо бариад Америк хэлчин ч юм уу англи хэлчин яваад очивол виз өгөхгүй гэж бид нар өөрснөө л дотроо тийм барьертай байсан боловч яг ясмэндээ тэр үед бид нар одоо би Монгол оюутан байна Америк явах гэсэн юм а гэдэг Америк хэлчин сайдаар виз паспортоо бариад очсон бол тэгэлгүй яхаагүй шууд явуулах байсан юм билээс. Тэрийг л мэдэхгүй. Тэр Америкчууд бол одоо Монгол хүн Америк руу явах гэж байна гэдэг бол айгүй сонин юм байсан байгаа байхгүй. Бид нар бол тэрийг мэдэхгүй тэгэл өөрөө өөрсөндөө ингээд хаалт тавьчихсан, барьер тавьчихсан, нөгөө мөрөөдлийнхаа замыг хаацсан. За тэгээд виз гараад ирлээ. Тэгсэн за одоо би элчин сайттай хэлэх үү, мэддэхгүй юу гэдэг амар том сонголт. За мэддэгтүүд мэдээж намайг явуулахгүй.
За дүүрс хэрэг гэл том толгой гаргаад гэрийнхэндээ ч мэдээ. Гэрийнхэнд мэддэгдэж нэмэгүүл тэн чинь нөгөө хоорондоо захиагаар харилцдаг байсан юм чинь. Ээж рүү нэг захиа авчлаа тэр маань 45 хоногийн дараа Монголд очино. Ээж бусаж хариу өчгсээр байтал 3 сарын дараа захиа нээдэг. Тэгээд тийм л юм тэр утсаар ярих энэ мэйл зээж юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр ээж хэлээд нэмэргүй нөгөө чинь сарын дараа явах гээд байдаг. Тэгээд том толгой гаргаад тэгээд явсан л да. Тэгээд явсан маань ч их зүг болсон. Тэгэл одоо ингээд мөн Чехийн нэг автобусан суугаад ингээд дахиад тэгэл Чехийн хэлээр ингээд бид нар баруун германлууд аваад 87 онд ингээд 88 онд юм байна. Ингээд даваад гарч байгаа. Тэгээ нөгөө бидний тэр үед муулаад ирсэн нөгөө барууны ертөнцийг анх удаа ингэж харж байгаа. Тэрнээс шүн ингэж харсан юм аа. Шинэ culture shock гэдэг нь болж байна. Зам аргуу нь ямар ч гоё болоод гэрэл жидэнтэй болоод дэлгүүр хоршоо гэж гялцаад нөгөө нэг бидний мөрөөдлөсөн жинсүүч зүгээр захын дүүрээр ингэж байгаад тэгэл бүр гайхал. Тэгээд хүн бол үнэхээр ингэ ойлгох юм л да. Тэгээд бид нар зөв нийгэмд амьдраад байгаа мó эдгэрэн зөв нийгэмд амьдраад байгаа мó гэж хүний нөгөө философи хүний юунд одоо өөрчлөгдөж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Юмыг харах ертөнц нь аялаар л явж байгаа хүн шүү дээ би чинь. Тэгээд нөгөө автобусаараа цаашаа ингээд яваад Парис Марисаар дайраад Францын нэг жижигхэн хот байдаг юм а тэндээс ингээд нөгөө автобус чинь шууд усан онгоцоор шууд яваад орчдөг ба шүү дээ. Автобустайгаа цуг нэг амар анхудаа далаа малаа хараад гайхаад ингээд автобустайгаа усан онгоцоор яваад орчдөг ямар тэнийг усан онгоцоо гэдэг үү тийм амьдралтай үзээгүй. Тэгээд усан онгоцоор яваад дүүргээл Английн нэг хотод ингээд нөгөө усан онгоцоосоо гараад Лондонгоор дайраад дээшээ явсаар байгаа Шотландын Perth гэх хотын хажууд тийм жимсний плантац дээр бид нар ингээд ажилласан. Тэгээд замаараа ингээд нэг бүр ингээд шоконд ороод явж байгаа юм л ерөнхийдөө бол. Тэгээ очиод тэнд одоо анхудаа ажил хийж үзэж байхгүй юу? Яг бид нар энд Монголд хөдөлмөр төслөн гэж байдаг байсан л да. Тэнд ажил мэл хийдэг байсан. Гэтэ хөдөлмөрийн хөлс гэдэг юм ерөөсөө мэддэггүй байсан. Зүгээр нэг ажиллах хэрэгтэй. Тэгэл явах хэрэгтэй. Анхудаа тэнд ингээд жимс түүж байгаа. Нэг юм саксанд ингээд жимс түүгээл нэг саксаа аваачаад өгөхөөр 1 паунд өгдөг байхгүй юу? Паунд чи их гоё мөнгө шүү дээ. Нэг юм алтан зоос ч юм шиг нэг шүдэнтэй кинонд дэр гараад идэг та. Тэгээд 1 паунд аваад чи ингээд 1 паунд дээр ингээд нэг саксаар 1 паунд авчдаг юм байна гэсэн чи хажууд манай Дэвид гэдэг нэг манай найз 2 сакс түүцсэн 2 паунд авч шүү. Үн яадаг мó би 1 паунд аваад идэг тэнд 2 паунд аваад идэг. Тэгээ одоо нөгөө би хурдан ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг тэнд ойлгож шүү дээ. Чи хөдөлмөрийн хөлсөө ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Тэнгууднастай гялцаад нөгөө төгтөгөө зүгээр гялцаад нөгөө тэр хоорондоо ингээд 2 саксыг түүгээд ирж байгаа юм л. Тэгсэн нөгөө Дэвид маань хажууд бас 2 сакс дүүцсэн. Тэгсэн чинь манай 2 паунд аваад би ахаад 1 паунд авч. Яасан гэсэн чинь чи айгүй бохор түүсэн байна навч мавчтай ингэж болохгүй. Тэнгууд одоо юу бодож нэхэр энэ чанарын ялгаа гэдэг чинь энэ дээр байт юм байна шүү дээ. За ингээд бас ингээд суралцаад гэдэг чинь 30 хоног ажиллаад дараа нэг 7 хоног амардаг нэг тийм гэп байт юм. Тэгээ 30 хоног дотор ингээд бид ингээд түүсээр угаад за ингээд зард мардлаа асаад 360 паундтай болчлоо. Жимс түүсээр угаад 360 паунд гэдэг бол тэр үеийн долларын ханшаар бол бараг 1000 гаруй доллар. $1000 яг 88 оны Монгол төгрөгийн ханшаар авчираад ингээд бодох юм бол Улаанбаатарт бол 3 өрөө байр 3-ыг авах байсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө нөхч одоо ингээд нөгөө калкуляшн хийж эхэлж штэ. Одоо эдийн засаг жуулж эхэлж штэ. За 360 паундаа үрж болохгүй юм байна шүү. Сайхан энэ хармаалт чи гэл. Монголдо очиж сольж ээжтэй, өрдөө, дүүнтэй ч юм байр авахгүй тийм өрөөдөлтөй болж эхэлж штэ. Тэгээд 360 паундаа хармаалтсан. Тэгээд яг Эдинбург гэдэг Шотландын нийслэлээр бид 2 хонсон юм. Тэр үед нөгөө манай чехууд маань явахтай нөгөө чехч тэр үед Монголыг бол арай бас хөгжингөө байсан, мөнгө төрхтэй байсан хүмүүс. Тэгээ нөгөө натад ялхан бас 300-400 паундын цалин хийсэн. Нөгөө чинь дэлгүүр хоршоо яваад өөрсөндөө юм хаваад. Би бол тэхгүй байгаа байхгүй дэлгүүр хоршоо орохгүй. Гүрийгээл нөгөө байр 3 байр авчих гээд алцаад ингээд гүрийгээд байгаа байхгүй юу. Тэгээд Шотландын дэв тул талбай дээр үйсэн чинь нэг хард нүдэн шил зүүцэн залуу ингээд гоё гитартаа ингээд дуулаад Битлз дуулаад. Би ч нөгөө багаасаа Битлзээр өвчлөсөн Чехд байхдаа хамтлаг, Монголд байхдаа хамтлагтай, Чехд хамтлагтай дандаа Битлз дуулдаг. Тийм байсан нөхөр чинь ингээд аймаг сонирхоод хажууд нь ингээд дагаж дуулж болоод 2 доор хоолоо моолоо хийгээл. Тэгсэн нөгөөх нь чи дуулт юм гэсэн тийм яг би ингээд хамтлагтай хаанс ирсэн Монгол мэдчихгүй юм. За гэх. Тэг чи маргаашнд байх гэсэн байна. Чи гитар дуулдаг, би хамтлагийн гитар дуулдаг. Тэгвэл хоёулаа хамт тоглоё гэсэн. Окей, no problem. Тэгээ маргааш нэг хэлсэн цагтаа хөрөөдсөн чинь надад нэг гитар бэлтцсэн. Хоёулаа нэг наан за ийм дуу ингэж дуулдаг. Чи нэг дураа дуугаар, би 2 дураа дуугаар. За эндээс хоолны би явчих гэл ингээд. Тэсн хар үтрэлт зүгөөд тийм сохор залуу байсан билээ зайлвал.
Тэгээд талбай дээр тоглодог. Тэгээд тэрийг урд удаа тоглож байгаад нэг гитараа футлаар гэж байдаг шүү дээ. Гитарын цүнхийг голцсон. Тэр нэгээл мөнгө хийгээл. За бид хоёр тоглож эхлэвэ. Нэг сохор залуу, нэг Аз залуу. Өнгөрнөдтэй. Тэр үед бол Шотландд нэг ч Аз байхгүй. Япон уудж очтгүй, хятадууж очтгүй да монголчууд бүх хүн хаалттай юм чинь тий. Тэгээд туризм гэдэг юм бас тийм сайн хөгжөөгүй. Тэгээд мань нэг төөрөлж байгаа нэг нөхөр ингээд яваад очсон. Дээрээс нь гай уушны биелс дуулдаг. Тэгээд таарлцсан хоёулаа тэгээд талбай дээр үз тарлаа да. Хөө экстүүд цугларч эхэлж шүү. Нөгөө гитарын футлаарлууд чинь ингээд тонк эхлээд ингээд чинь дуулдаг сонсон шүү дээ. Тонк гэдэг нөгөө паунд хийж байгаа юм л да чинь мөнгө. Гэсэн чинь паунд хайхад сонсдохоо болжлоо шүү. Юу болж байгааг харсан чинь цаасан мөнгө хийж эхэлж шүү дээ. 5 паундаас эхэлж шүү дээ чинь амар. Тэгээ хоёулаа баахан дуулж хуурж жагаад тэгэл чинь нэг л өдөр болж байгаа юм л да. Өглөөний 10 цагаас хоёулаа 4 хүртэл ингээд 30 минутаар ингээд дуулаад. Тэгэл явах гэсэн чинь ганхуу хүлээж нэр минь мэдэхгүй баа дээд гэж байгаа чинь. Хүлээж чи энэ өнөөдөр ингээд бас ажил хийсэн орлогоо ав гэж аахгүй. Би одоо энэ дугаас өдөр болгон дуулдаг юм чинь өнөөдрийн орлогыг чи бүгд чи өөрөө аваад яв гэдэг. Тэгээд гүйд юу гэж юм байдаг амар нэрлэхүү бас тэр чинь дотор авчих гэдэг юм бол яах юм аа юм. Тэгээ нэг сайн англи хэлтэй биш бас тий. No problem гэдэг юмтай шал. Гүйг тэгэлгүй яах аваа мө гэдэг. Тэгээ нэг бол чинь тэгсэн чинь хажууд нэг тусалдаг бүсгүй байсан нээхгүй айгуу царайлгаа ядчих. Тэр ингээд нэг хүмүүсийн дундуур малгайгаар бас яваад мөнгө төрөг цуглуулдаг. Тэгээ чинь дандаа нэг голцоо задгаа мөнгө цуглуулж байгаа юм л та. Тэгээ хажуудлынхаа нэг жижигхэн банктаа бас гэрээтэй юм шиг байна. Тэр охин нөгөө бүгдийн цуглуулад хажуудлын банк руу ороод бүхэлдүүлээд надад ирээд өгсөн чинь тоосон чинь хэд байсан гэж 380 паунд. Ахаад 3 байр. 6 3 байрнасаа гадна юу удаж эхэлж чинь гэж одоо та нар боддоо. Машин биш юу шээ. Тэр хувийн машинтай болгож ойлгож байхгүй. Тийм 90 оноос өмнө Монголд 100хан хувийн машин байсан гэж бодлоо. Бид нар хэн ямар хувийн машинтай байдгийг бүр зээжрээ мэддэг. Бүгдийн номерын чэйжл нөө. Тийм байсан монголч нь 100хан ширхэг хувийн машинтай. Тэгээ хэдэн автоматны шаранка гэдэг нэг лаадатай байсан. Доён болт нэг бас нэг лаадатай байсан. За ингээд нэг эдэн дандаа тиймхэл байсан шүү дээ. Муу хувийн машин авах. Тэр үед юу гэж бодсон гэхээр 30 хоног гүрийдлээ жимс түүгээд 320 паунд авч яхад 3хан цаг дуулаад 380 паунд авч яана гэдгийг л ойлгосон байхгүй юу? Одоо энэ хөдөлмөрийн үнэлэмжийн имийг ойлгож эхэлж шүү дээ хүн тийм үү? Тэгэхээр тэр аялал надад юу гэж болсон хэрэг ер нь дуучин болчихсон амар юм байна гэж бодож шүү дээ тийм үү? Жимс түүгээл ингэж яхад дуулаад явчихсан дээр юм биш тэгээд. Тэгээд угаасаа хөгжим дуртай байсан хүний бол ингээд дуучин болох замнал маань тэгж эхэлж шүү дээ. За тэгэл нөгөө чайхуудтайгаа нийлж авч суугаад тэгээд нөгөө Эдинбург гэдэг хотоос ингээд бас ганц хоёр дэлгүүр мэлгүүр орж байгаа. Дэлгүүр явах чинь айгүй зовлонтой тэр үед ингээд дэлгүүр яваад орохоор can I help you гэдэг гоё хүүхэн гэрээд ингээд дагаж яваад ингээд амар зовлон юм ч үзэж болохгүй яаж болохгүй ингээд гайхаад тэрнээс ичээд хэл ус муутай ичээд дараагийн дэлгүүр орохоо болчихсон. Дэлгүүр орохоор нэг нөхөр can I help you гэдэг ингээ хүрээд ирэхээр ингээ бүр нэг хэл ус муугийн гай тэндээс гарч байгаа хгүй. Тэгэхээр бас тэнд юу гэж бодсон гэхээр за англи хэлийг бол perfect согстой юм байна л гэж ойлгосон. Тэгээд тэндээс эхлээд нөгөө хэлээ сурч гэлж штэ. Тэгэхээр энэ аялалд надаа юу гэсэн гэхээр миний амьдралыг өөрчилсөн гэж та нар яриад байгаа нь та нарыг аялаа гэж хэлэх гээд байгаа даа л ингээ яриад байгаа штэ. За тэгээ нөгөө чехуудтайгаа чехууд баахан тор мортой баахан шопинг мопинг хийсэн нөгөө автобусантаа суугаад би ч юу ч аваагүй 6 байраад алдсан. Дээрээс нь maybe машинтай байж магадгүй шүү дээ. Тэгээд явсан Ливерпулээр дайраал. Ливерпул ч нөгөө Битлсийн төрсэн газар тэгээд энэ чинь Cavern гэдэг Битлсийн тоглолтог pub map тэгээд аймаг гоё газруудаа үзэл зураг хөргөж явах те нэг мөө дээр их аппаратаар ингээл авах. Тэр надад байхчгүй л тэр нэг. Тэгээд яг Ливерпулийн хажуудалд нэг 60 майл яваад Blackpool гэдэг хот байдаг юм. Blackpool очижсэн залуучууд байна уу? Английн байхгүй нэ? Тэр нь гай болж одоо ерөнхийдөө Английн Лас Вегас байхгүй юу? Тийм тоглоомны хот байхгүй юу? Одоо шоу бизнесийн хот байхгүй юу? За тэр хот руу яваад ядчиж шүн явж орсон юм аа их гайтай гэсэн. Гэрэл чийт ингээл заад юу болоод байгаа юм бэ? Бөөн хөгжим дуурайд л энэ хөгжим дуртай хүн чинь зүгээрс ингээл бүх газар руу орж үзээд ингээл тэгэн гарсан чинь казино гэж нэг юм байдаг ингээл зааж өгвөл. Ингүүлс аюу амархан мөнгө зүг хожин болоод явчлаа шүү. Яг гайвал хажуудыг авгаад гэсэн чинь дэр гэдэг нөгөө слот машин дээр зүгээр гэрэл мэрэл нэргэлдээл
би 10 паундаар гэдэг бараг сая паунд чочтой бараг тийм амар абстракт юм яриад бүр гайхаад анх удаа тийм доччих. Тэс нөгөө тэнэг чинь нөгөөдгөрөө тоглож эхэлж штэ. Тоглоод яла 1 байр, 2 байр, 3 байр, 4 байр, 5 байр байхгүй болчихсон. Тэгээд тэр чирс хэдхэн хормын дотор өнөө цаг 2 цагийн дотор л байхгүй. Нөгөө байрч байхгүй. Тэгэл юу шопинг хийдгүү байрч байхгүй ингээд нэг юм уус нөхөр тэгэл машиндаа суугаад тэгэл явлаа. Тэгээд Лондонд очиж байгаа. Лондонд очиод тэндээс юу суралцсан гэхээр за never ever казино тоглож болохгүй юм байна. Энэ бол зүгээр л хүмүүсийг ингээд нэг хүний тэр шунал сэтгэл дээр нэг хүний эмоц дээр тоглолдог. Яг мэдээж хоцсон хүмүүс байгаа л та. Ер нь бол ингээд казино тоглоод хоцсон хүмүүс хоцсноо ярьдаг. Хизээж алдснаа ярьдаг байхгүй юу? А хоцсныг алдсантай компьютер хийгээд үзэх юм бол дандаа алдсан л гэдэг байхгүй юу? Ер нь бол. А амар хоцсон хүмүүсийн түүхийг та нар одоо ингээд интернетээр дүрэн байж байгаа. Гинт мөнгөтэй болсон хүн бол хизээж ажралтай байдаг. Тэр бүр ингээд аксион бүр хууль гинт мөнгөтэй болсон хүмүүс бол ингээд бүр одоо ихэнх нь галзуугийн эмнэлэгт очсон байж байгаа шүү дээ. Одоо энэ Америкийн том энэ лотери хоцсон нэг дор ингээд ядуу байж байгаа гівгинт одоо 20-30 сая доллартай болсон хүмүүс энэ төр байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол тэр мөнгөний үнцийн гэдгийг мэдэхгүй ингээд бүр галзуураад сүултээ ингээд солиотой болдог. Тийм учраас хэд оноос хойш үлээд Америкт одоо Англид том лотери очсон хүмүүс дээр хамгийн түрүүнд хэн очдөг вэ? Сэтгэл зүйч яг зөв. Тийм болгоцсон хуулиараа. Хамгийн түрүүнд тэр хүн дээр сэтгэл зүйч очдөг болсон. Дараа нь хаанхуд очих вэ? Даатгалын компаниуд очдөг болсон. Ийм хуультай болсон. Тэгжиж одоо нөгөө хоцсон гинт хоцсон хүмүүс ч нүсэн арай нэг нормальны тэрийг захин зарцуулах нэг юм юмтай болж эхэлсэн байгаа шүү дээ. За яг тэрний жишгээр би тэгээ алдсан. Тэгээд Лондонд очиод Hyde Park гэдэг гоё газар үзээд тэгээд нэг хаанаас ч юм нэг сонсцсон. За Hyde Park-ийн хажууд талд Монголын элчин байдаг гэж сонсцсон. Нэг болон дээр л байдаг гэх. Тэгээ юу н англи мангалж их гоё шүү дээ. Ингээл нэг хүнээс юм очиод ингээл асууж масуухаар тэр тайлбарлаж өгч байгаа. Нэг зайлшгүй одоо би чинь та нарын настал байсан юм чинь авгаал юм одоо авгаалч явах тэр үедээ бол одоо нэг 30 итэл хүүхэн байсан бодвол асуусан чинь тэгдэггүй яах вэ? Өстө би анх удаа Монгол хүнтэй уулзч чинь энд байгаа гэж намайг чи бүр дагуулж яваад чирч яваад ингээд гэсэн чинь нэг Монголын талбайтай юм байрны өмнө аваад ирдэг шүү дээ. Тэгэл өстө Монголын элчинд орох уу, болох уу, яах уу гэж бас нэг айгу айцтай байгаа шүү дээ. Нууцаар явцсан нөхөр чинь. За дүүрсээр ингээл хонхын дарсан чинь авгаа хаалгаа онгорчноо баг намаарангуудаа баг ухаалтаа амтчихсан. Тэр элчин сайдын яамнаас өөр тэнд нэг ч Монгол байхгүй. Энэ нөхөр яаж явж байгаад ингээд англи тэр дундаа Лондонд элчин дээр хүрээд ирсэн ингээд тэр авгаа ингээд жижүүрж авах. Тэгээд 5 гэр бүл байсан тэнд. Элчин сайд нь хингой байсан юм тэр чинь. Амсрангой байсан юм болов хэн байсан юм бол. Элчин сайд нь байхгүй аташаанд байсан. Тэгэл нөгөө түүхээ ярьдаг. За ингээд виза ингэж аваад тэнд Джеймс түүгээд 3 байртай болоод дуудуулаад 3 байртай болоод босч яваад авгаа алдаад ингээд бүх түүхээ ярьж нөгөөч хэлцээ өөрхөө ярьсан. Одоо яг өнөөдөр орой бид ингээд автобусан суугаад буцаад ингээд явахтаа Праг явах гэж байгаа. Юуруу хот руугаа явах гэж байгаа гэсэн. Тийм байхгүй. Анхоо минийх усуу гараадсэн чинь Монголынхад албаа малбаатай амар том бенз мэдтэй. Миний хөөшөөс ард нь суудсан. Аташаатаас суудсан. Нөгөө Чехууд маань хүлээсэн. Яваад бас Чехууд маань гайхад юу болоод юм бэ? Тэгэл манай багштай нөгөө аташаа чинь яриад за энэ манай Монгол оюутан юм байна ингээд явж байгаа юм байна. Та нар саа зовлтгүй ингээд өнөөдөр буцаа бидний залууг аваад үлдээ. 14 хоногийн дараа бид нар онгоцоор буцаад нисгэе. Онгоцоор нисэх болсон байж л үүдгч. Тэгэж одоо хамгийн анхны аял хэмэд хамгийн анхны одоо тэр нэг нүд тайлсан тэр нэг тийм том туршлага миний амьдралыг бол их маш өөрчилсөн ийм гайхамшигтай аял болсон юм аа. Тийм учраас аял гэдгийг бол зүгээр л нэг юм pleasure гэж бити хараарай. Аял гэдэг бол maybe та бүхний бас амьдралыг өөрчлөх том одоо тийм зүйл шүү гэдэг хэлсэн. За баярлалаа.